Хай. Би ерөөс англиар ярьж болохгүй. Би өнөөдөр 24 цаг Монгол уламжлалын амьдралаар амьдрах гэж байна. Одоо би өнөөдөр Монгол хувцас амсан, Монгол хоол идэн, Монгол бичгээр бичээ, Монгол хэллэгээр ярина. Тэгээд бас Монгол тоглоно. Тэгээд та нар минь бичлэгээ дуустал үзээрэй. Хамгийн түрүү нь Монгол хувцас өмсөд хийё. За би болчихлоо. Нэрээ үүлээ хөөсөн тэнгэр нэг цэнцгэр үнсээ гарсан тулга нэг цэнцгэр үсээ сансан охин нэг цэнцгэр гэдэг юм шүү дээ. Тэгээ бүгдөө үсээ санаанд үсээ боочихъя. Яа одоо бүгдөө одоо Монгол улс үндэстний өглөөний цагийг бэлтцгээд тэгээ бүгдөө одоо хэрэм цайнаас ууя. Өөртөө тариулаад нэг чикан одоо мөнгө наяганда хийжлээ. Энэ минийх аахгүй. Тэнэрээ хүүхдүүд багтаахтаа ингэ дээрүүд ингэ одоо зүгээр өглөө сэрээд нэг аарвал амандаа хүлхчээд шууд хөндөө өвчдөг гэсэн. Тэгээд одоо амандаа сүрэг хүлхий. 10 гурил зурх гэж байна. 10 гурил. Би ингээ одоо 10 гурил дээр нэг жоохон ингээ шартас хийжиглээ. Тэгээд одоо дээрээс нь халуун бүлээн сүүхий. Одоо сахар хийхгүй учраас саа одоо хийхгүйгээр би зөгийн мал хийх гэж байна. Тэгээд бол 10 гурил маань иймэрхүү зурагтай, иймэрхүү төвтөр иймэрхүү болгон тэгээд одоо бүгдөө ингээ гараараа бүр хэлбэрт оруулаад идээ бяцхан. Би бол гараа угаацсан. Тадаа! Ард юус 10 гурил идэг гоё юм. Монголчууд эртээр үеэс би юмдээ сайхан одоо гоё хэлдэг байсан юм байна. Тэгээ бүр ингээ цай өгт нь хүртэлдэг байсан юм байна лээ. За тэгээ имэжин чам цай өгөх юм бол ингэж хэлэх хэрэгтэй юм билээ. Имээ таны чансан энэ сайхан цай уусан бүхэнд ундаа болтугай уулгсан буйд нь уурт насалтугай гэж хэлдэг байсан юм байна. Амар сүртэй тийм ээ. Буянтай имийн цайгаас дээжлээ. Манайхаа би танаас нэг асуулт асууя. Та нарт ингээ хагасаан бүтсэн амар олон цаг зав байлаа. Тэгэхээр та нар гоё танай найзуудтайгаа онлайнаар ингээ хандлах болчихлоо. Яна. Уцаараа одоо ингээ тоглоом тоглох уу? Эсвэл Монголын уламжлалт тоглоомоо тоглох уу? Та нар коммент хэсэгт сэтгэлдээ бичээрэй. Тэгээ өнөөдөр бол би чаленж хийж байгаа учраас мэдээж Монгол тоглоомоо тоглосноо. За энэ маань бол унсан тоглоом байгаа. Монгол тоглоом бол олон төрлийн тоглоом байдаг. Шатар, унсан тоглоом, аман наадгай, тэгээ шагаа гэх мэт маш олон төрлийн байгаа. Нийт 15 төрлийн 3000 шахам тоглоом байдаг гэж байгаа шүү дээ. За тэгээ одоо энэ амар хачаалтай одоо энэ хоёр талтай нүхтэй мод төмрөөр хийгдсэн. Одоо энийг ингэж гаргах хэрэгтэй байхгүй юу? Энийг бол би тоглож сурсан. Маш хачаалтай энэ торон доторх бөмбөгийн өвс гэдэг нэртэй. За одоо бүгд гар. За би ингэ андаас махгүй энэ нэрийнх нь байгаа. Харин ганцхан энэ хэсэг нь хамгийн ингэ өргөн байгаа одоо танай ажиглаа. Энэ багт за тэгэхээр одоо энэ хэсгээр гарахад илүү хялбархан байна. За одоо бүгдөө энэ гэж барьж аваад ингэж нэг одоо ингэ нэгээр ингэж одоо нэг модын нэгийг гаргах байхгүй юу? Одоо за ингэж ингээд одоо ингэ нэг 3 гараад ирлээ тийм ээ. Дээшлүүлээ, доошлуулаад за ингэ гараад эргүүлээд байна. Одоо бараг л эргүүлээд ганцхан бараг ингэж яна вирус гараад ирлээ. Та нар дулаан хувьсаа халуун мүлээ юмаа сайн уугаарай өө. Тэгээ энэ арзар бөмбөгийг одоо энэ одоо торон дотор бөмбөгийн хэсэг бол би
7500-аар авсан шиг санагдаж байна. Боломжийн үнэтэй. Тэгээд бас энэ одоо гарын эвдвий дээрээс юу анхаарал төвлөрлийг сайжруулах одоо үүрэгтэй тийм тогсон байгаа. Тэгээд энийг бас буцааж оруулахад бас хөгжилтэй. Хамгийн одоо бол баг хамгийн амархан ингээ зүгээр л бараг л зүгээр л эргүүлчин гэх юм уу те. Энэ юм үстэй өргөнө. Тада одоо энэ вирус таран дотор буцаад орсон. Ийм сонирхолтой тоглоом байна. Тэгээд онцлог тоглоомоос дандаа төмөр модоор хийгддэг. Тэгээ манай сургууль ингээд тийм төсөл ажил гэдэг юм хийдэг байхгүй юу? Тэрнэр баг болтгийг. Тэрнэр бол манай баг бол онцлог тоглоомыг авсан. Буцсан байж санаул бид нар бол хууштай хөгжүүл баг. Тэгээд одоо бид нар цаанаас одоо хүслийн төсөл байна. Бусад баг уран эдгээр гоцгой хөлөг тоглоомын юмнууд авсан. Манай бол онцлог тоглоом байгаа. Онцлог тоглоомын судлаад Чингис хаан бол Багдадтай амар тоглодог байсан. Одоо Монголын гайхалтай бүтээлүүдээр дүүрсэн оюун ухааны музейгээр аялцгаая. Тийм дээшээс ихэд үзчих. За нэг шиг. Дээшээс. Оо! Ийм байсан биш үү? Сэч. Би одоо энэ яаж яах вэ? За тэгээд хуруугаараа маш За одоо үргэлж одоо нэгж гадаад иргэн энэ дээр ямар ч бус авч чадаагүй $1000 авч чадаагүй байх юм шиг. Монголчууд энийг хийж чадна гэж үзэж байгаа. За энэ одоо ингээ бөмбөлөг байна. Энэ бөмбөлгийг хараа. Мөн одоо нөгөө дэлхийн таталцлын хуулийг ашигласан, дэлхийн физикийн хуулийг ашигласан дэлхийн таталцлын хууль байна. За хүндий одоо энэ байна манай. За энэ шиг ингээд үнэтэй байх шиг. Хамгийн үнэтэй шүү дээ энэ. За энэ ингээд яагаад хамгийн үнэтэй вэ гэхээр дүрсүүдийг нь хараарай. Бүгдээр хаш чулуугаар хийсэн. Бүх дүрсүүд нь хаш чулуу харж шүү дээ. Би үзсэн. Йоо яагаад хотод болж исэн олон улсын экспо дээр Монголынхаа нэрийг 6 сарын туршид одоо ингээд төлөөлж исэн гэсэн. За тэгээд тэнд байгаа сэлмийг хараа. Тэнд нэг юм зангидсан сэлэн байгаа. Японы ганц сэлмийг Наран гончин гэгэрдэн номын хүчээр зарцсан гэсэн. Тэ өсөв. За наадахаараа тэ өсөв. Нөгөө тэ өсөв. Монголын уламжлал хоолой хийзээ. Тэр нь бол бидний зүгээр л мах чанах ойлгомжтой. Тэгээ энэ бол хавиргой. Тэгээд энэ бол гургалтай. Тэгээд би бол энэ хавиргын өөх нь бол нугасгүй биш. Тэгээ одоо зүгээр бүгдээр чан цай. Одоо би дахиад нэг уламжлал тоглоом тоглох гэж байна. Тэгээ миний гарын батгүй жил явтаж багтаачлаа нэг гой. Шаа нэслэх чинь бас сүртэй дүүмтэй. Одоо ингээ нэслэхэнгуудаа өөр шаваад одоо шүргээд хурж босгүй. Тэнгуудаас одоо няслсан гараараа авч болдоггүй. Хурд чадах юм болоо. Энэ бол тээвэрлэлтийн арга. Яман дээр хийхгүй бусдын дээр наалцдаг. За хамгийн гол нь аль дээр навж байгаа. Танаар ингээд ийм буурангтайгаа гэж үгүй. Одоо ингээд энэ модны хоцыг халуун усанд буцалгаад одоо нэг шагаа ичгүүд ийм боруулдаг. Энэ байгалийн өнгөөр одоо байгалийн өнгөөр шагааг ингээд болгочихж байгаа байхгүй юу? Маш гайхалтай ингээд бүр ингээд будсан шүү одоо та нэг юм. Гайхалтай шүү жөө. Тэгэд ингээд би бодоодсэн чинь ингээд шагаар тоглож би ингээд амар олон ингээд ясгаад би за би яг 30 минут болсон багтаа гэж цагаарангууд 10 минут болсон байгаа байхгүй. Харин би Roblox тоглоод байж хаад 1 цаг өнгөрөх нь надаа 5 минут шиг санагдсан байхгүй юу. Нэрээ би сая ингээд танил хэлсэн шүү дээ. Амар цаг одоо ингээд Монгол уламжлал тоглоом тоглох цаг амар удаан өнгөрдөг. Интернет тийм онлайн тоглоом тоглоод цаг хугацаа одоо хурдан өнгөрдөг гэдэг нь төсөл ажлын сэвтэр дээрээ бичихэд гоё мэдээлэл гоё жишээ болох юм байна шүү. Дээр нь хоёр шагаагаа сайн одоо хурааж шалгахгүй л ингээд шалгаж хураахгүй л та аюултай юм байна. Үхэж шаглаа шүү.
Би одоо хоёр найз руугаа залгаж одоо Монгол уламжлалт үгээ одоо ингээ мэдчилэх гэж байна. Тэгээ ямар одоо reaction гарахыг одоо бүгд харцгаая. Сая англи болчихсон. Sorry. Бано. Баг талантай би яруу булчинтай үнтэй сайхан үлдэж байна уу? Баг талантай үнтэй сайхан өвлөж байна уу? Баг талантай би яруу булчинтай үнтэй сайхан өвлөж байна уу? Би бичлэг хийж байсан юм аа. Аха. Ханаач чи яж байна? Ханаа л гэж яж байна? Hotel урсан. Нэрстэй би бичлэг хийж Бано. байна. Баг талантай яруу булчинд үнтэй сайхан өвлөж байна уу? Нэту. Баг талантай яруу булчинд үнтэй сайхан өвлөж байна уу? Тэгдэнэ. Ингээд яваад би одоо ингээд шатар тоглох гэж байна. Тэгээд би танаас шатрын тийм сонирхолтой мэдээлэл өгөх үү. Түрүүний миний орж үзсэн оюун ухааны музей нийтдээ 693 төрлийн шатар байсан. 3 ширхэг шатар байгаа. Тэгээд 1000 шатрын орон болгоно гэсэн зорилт тавьсан. Одоо манай музейд зарим одоо гэр бүлүүд Монгол гэр бүлүүд бас тусалж байгаа. 1000 шатар болгоно гэдэг хүмүүс ингээд шатар хийсэн байгаа. Хүлэгнээ ингээд юу хийсэн байгаа. Нөгөө савка хийсэн байна. Савхин хүлэгтэй. За энэ бас ингээд ясаар хийсэн Канадаас авч ирсэн юм шиг байна. За тэгээд дээш хараад энэ одоо шатрын одоо их мастерууд манай музейд бас ирж исэн. Одоо энэ одоо манай одоо энэ талд нь шүү дээ тийм ээ. Энэ талд нь ингээд Чингис хаан сууж байгаа. Ноён дээр нь. За тэр морьтой эмэгтэй хүн байгаа эндээс хараад энэ болохоор Мандухай цэцэрлэг дүрссэн байна. Нөгөө талд нь одоо орчин үеийн надпис дүрсэн байгаа. Ноён дээр нь ерөнхийлөгч багуун гэдэг дүрсэлсэн байна. Хатан дээр нь хоёр авраг ингээд барилдаж байгаа. Баш хачгаалтай. Тэрэнд нь ингээдний хамгийн өндөрт 7 метр ингээд өндөртэй шатар гамцсан. Тэгээ амар үнэхээр хамгийн үнэтэй шатар гэж байсан. Хамгийн амар жижигэн шоргоолцууд ингээд тоглохоо тийм шатар байсан. Тэгээ дараас нь идэж болдог. Бялон, шоколадны шатар байсан. Тэгээ дараас нь Диснейлендийн тийм одоо хүүхдийн дөрүүдээр ингээд хийсэн шатар байсан. Амар том жижиг идэж болдог сонирхолтой. Энэ бол зүгээр л ингийн шатар зүгээр эхэлцгээе. За цагааны ихтэй зүйл эхэлдэг. Би өмнөөс шатрын дугууланд явж байсан. Зарим хүүхдүүд ингээд зүгээр цуцаасдаг бүс нь өтсөн юм шиг ингээд бүсэндээ өтсөн ямаа шиг тэг ингээд бүжиглээд ингээд нэг зүгээр цуцаасдаг хүүхдүүд байдаг шүү дээ. Тэдтэй хүүхдүүд шатард яг зүгээр ингээд суудаг болно. За одоо би ингээд нүнэ тэр л хамгаалцтай болох хэрэгтэй. Хамгаалцтай болгохын тулд морин нэг. За тэгээ энэ бол бас холхооны ингээд толгойг үнэхээр хөгжүүлдэг, тархийг маш хөгжүүлдэг. Цаатлах нүүдлүүдийг бодоод ингээд сэтгэх чадварыг хөгжүүлээд бас нухацтай боддог ингээд тийм чадварыг хөгжүүлдэг гэсэн. Тэгэхээр шатар бол маш агуу гэсэн. Тэгээд шатар бол дэлгүүрт боломжтой үнэтэй байдаг шүү дээ. Тэгэхээр та нар гоё аваад аав ээж ах дүү нартайгаа гоё тоглоорой. Аав ээж нь шатар мэдчихэл байгаа. Яг даан тоглосон ч болно шүү дээ. Даан. Би ээжээс янз янзын юмнууд асуудаг байхгүй. Тэгээ өнөөдрийн челленжтэй таруулаад
Өнсөг асууя. За та нар таагаараас Өмсөн далайд Үхэлцэг Баатар үсрээд орно. Тэр юу вэ? Таагаарай. Та нар одоо таачаадсан уу? За дахиад унших уу? За Өмсөн далайд Үхэлцэг Баатар үсрээд орно. Тэр юу вэ? Энэ хариу нь. За одоо хариуг нь хэлье. Тэр нь бол буцалсан цайнд шанаг дүрх. Буцалсан цайнд шанаг дүрх.